Хүний зориг шийдлэр дэлхийд байгаа хүчирхийлэл үзэн ядалтыг ширээ өөрөө хариуцж байна. Энэ дундаас нэгэн хүчрэг дуу хоолой бүх хэл хязгаарыг төлөөлсөн цөөнхийн ийм дуу хоолой бий. Гэвч энэ нь маш нэгдмэл амьсгал луга аяд намун ангаа хөвдөстэй дуу хоолой юм. Энэ л Грузийн дуу хоолой нэгдүгээр жимаа гэж би хэлье. Ширээ бурханд жинхнээсээ үйлчлэгийг дэлхийн хүмүүсийн амьдралыг сайжруулахыг хүсэн хэрэгжүүлж байгаа бурхны хүү юм аа. To improve the condition of the people throughout the world, who challenges people to face the realities of this rugged life and then live successfully as children of God. Грузи бүх дэлхийн төлөө сайн сайхан зүйл хийж байгаа хүн юм аа. Дээрхэн гигантын ширээ Равашанкар дэлхийд даяар сая хүнтэй дотно байж амьдралыг өөрчилсөн хүн юм аа. Үйлчлэгэн төлөвлөсөн ширээгийн амьдрал түгээмэл харин үнэн хэрэгтээ үйлчлүүлэх бас үйлчлэгээр ирсэн Иесус Христийн заммагч юм. Ширээ Равашанкар энэ үемсэн дэлхийд хүний үнэт зүйлс, хайр, инрэл нэгүүлсэл, үйлчлэл, энх тайван, эвийн нэгдлийг сая хүмүүсийн сэтгэл зүрхэнд тарж ургуулж байна. Дээрхэн гинтэн ширээ Равашанкарыг хайрлан Грузи хэмээн дуудаж энэ эгэл энгийн халамжт нэгэн амьдрах урлаг санг үндэслэж олон улсын төрийн бус байгууллагыг дэмжиж дэлхийн 144 онд төлөөлөл бий болгожээ. Хүний үнэт зүйлсийн төлөө олон улсын нийгэмлэгээр дамжуулан угсан хүний үнэт зүйлсийг сайжруулах, амьдралыг баяжуулах, харилцан хамааралтай давалгааг бий болгоход анхаарч иржээ. Сүүлийн жилүүдэд энэ байгууллага дэлхийд даяар сая хүний амьдралыг энгийн амьсгалын дасгалаар дамжуулан өөрчилж байна. Энэ дасгал нь биднийг бүрэн хүч боломжоор нэн амьдруулахад тусалдаг юм. Сүдэршин кира хийхэд энгийн хүчрхийг амьсгалын дасгал нь амьсгалыг хэмнэлд оруулан бие сэтгэл өндөр түвшинд амарч оршихуйн бүтээлч тогтун байдлыг мэдэрдэг юм. Бин сүмд болсон курсуусан би олон зүйлээс харшдаг. Амархан ханиад урдаг байсан. Одоо би харшил ханиаднаас салж сэтгэл амар төвшин болсон. Би аливаад амархан төгсдөг байсан. Энэ нь миний харилцаа нөхцөл байдалд дасгад төвөгтэй нөлөөдөг байлаа. Амьдрах урлагийн курс сууснаар дараа хүмүүстэй улам ойр дотно байхад надад их тусалсан. Амьсгалын дасгал хийж эхэлснээс хойш би маш их эрч хүчтэй болсон. Урд нь амархан ядарч бүхэл өдөржингөө суудаг байсан. Одоо би залуу мэт болж сайхан байна. Одоо би 73 настай. Би их олон зүйл хийдэг л дээ. Учир нь би энд цорын ганц мөнхийн энерги бий гэдгийг л мэднэ. Энэ нь иш үзүүлэгчтэй шууд холбодог Грузигийн энерги эрч хүч юм аа. Шашны амьдралд маш их оюун ухааны ажил төөрөгдөл цохрол байдаг. Амьдрах урлагаар хичээллэх үед би дотоод долгисох амьдрал зүгээр л оргилсон. ертөнцийн эзэн Христос хайж байсан тэр оюун санаа юм. Энэ бол түүний үлдээсэн цорын ганц амьдрал юм аа. Та бурхныг олох гэж хаанагт явах хэрэггүй. Таны өөрийн бүрэн бүтэн энгийн дэлгөөн номхон байдал хүний мэс чанараас та бурхныг мэдрэхээ Грузийн хувийн чанараас үүнийг мэдэрсэн. Ширээ шинэ мянганы бүх шашны хүмүүсийн үлгэр болсон гэж үнэлмээр байна. Дээрхэн гигантэн Шри Равашанкар дэлхийд даяар аялан, стрессгүй сэтгэл, эрүүл бие, хүний үнцэн цэцгэлгүүлэх тухай хандан хүн төрлөختний түүхэн шинэ хуудсыг
бүтээж байна. Багшлан дэлхийд даяар хүмүүсийн хайр, хариуцлага, инэрл нэгүсэл үйлчлэхийн амьд жишээ болсоор оршиж байна.